Анхааралгүй байсны төлөөс эротик өгүүлэлэг. 7 дугаар сарын Агам халуун өдрүүд энэ жилийн зуны халуун бүр дээд зэгтээ тултал gaарлаа. Нэмэх 27 хэмээс илүү халуун болоод 2-7 хонож байна. Ийм үед хотод байж ажиллаа хийн гэдэг хүндхэн асуудал. Агаарт гарч амарч усанд сэлмээр санагдана. Тиймээс бид найзуудтайгаа хотоос гадагшаа гарахаар шийдлээ. Тухлаг нэгэн амралтын газрыг сонгож баасан гарагт замдаа гарлаа. Эхнэр маань намайг ийм амралтанд ганцаархан хизээч явуулдаггүй. Тиймээс цуг явхаас өөр аргагүй боллоо. Эхнэрийнхээ талаараа цугас дурдвал дунд зэргийн нуруутай, гойлог, 3 арзмаар орчмын гайхамшигтай хөхтөө сайхан бүсгүй. Тэрээр өөртөө анхаарал тавьдаг, байнга фитнес төвд хичээлдэг тул бие галбир гоётой, өгцгөнч гэж янзын. Тиймээс ганган дэгжин хувцлах дуртай нэгэн билээ. Ийм халуунд тэрээр богино банзал бас майк өмссөн байлаа. Намайг буруу харах төдийдл найзууд маань ямагт түүнийг сонирхон харж хүмүүрл миний хацтайг гайхан магтдаг байлаа. Би тэдэнтэй санал нэг байдаг ч гэсэн гэр бүлийн амьдрал юм хон бүх зүйл ирэнтэй бараантай байдаг шүү дээ. Миний мэдрэмж сэтгэл хамтын амьдралын 5 жилийн дотор хаашаа ч юм үгүй болсон гэлтэй. Миний ажил их, шаргуу ажиллаж албан тушаал өсөх хүчиртэй тул бид сайндаа 7 хоногт нэг удаа секс гин. Энэ удаад хотын зах руу явдаг шалтгаан нь чухам агаарт сайхан амарч найзуудтайгаа ширээний ард тав тухтай суун бүрэн альчаалаа тайлахыг л хүссэн хэрэг. Урд зам туусан тул баасан гаргийнхаа орой бид сайтар унтаж авахаар шийдлээ. Хагас сайнд бид усанд сэлж, наранд бие шарж, цэвэр гараар амьсгалаад харин оройн онгорхой сарвч үхий кафений нэг давхарт сууж амьд хөгжим сонссон шигээ суулаа. Эхнэр маань цээж дэндүү задгай богинохон улаан даашин заамссан байлаа. Найзуудтайгаа байхад ингэж хувцлах нь даруй биш гэж түүнд зөвлөсөн ч үгэнд орсонгүй. Тус кафед амралтын газрын олон амрагч цугласан байлаа. Найзууд маань бүгд гэрлээгүй, гэрэлсэн нэг нь эхнэргүй явж байсан юм. Үнэн дээр эхнэрт маань бидний хөл бөмбөгийн талаарх яриа төдийлөн сонирхолтой биш байсан юм. Тэр дундаа нилээдгүй халамцуу эрчүүдийн дунд суух нь хүнд сонирхолтой байв гэж дээ. Тэр намайг хаанигтээ авч гарахыг хүсэж байсан ч аялын өмнөхөн бид түүнд надад саад болохгүй хэмээн тохиролцсон учраас тэр чадлаараа төвчж байлаа. Энэ бүхэн бүр мөсөн түүнийг уйдааж бас амьд хөгжим хурдан хэмнэлтэд хөгжмөр солигдоход тэрээр бүжгийн талбай руу ухас хийлээ. Найзуудтайгаа байх надад үнэхээр сайхан байсан тул би эхнэрээ огт хайхарсангүй. Ээлжид удаага тамгилсны дараа би эхнэрээ нүдэрээ хайж эхэллээ. Тэрээр бүжгийн талбай дээр ёстой дураараа жаргаж байлаа. Тэнд олон хүн байсан агаад тэдэн дунд анхаарал татам нэг залуу байсан нь эхнэрийн маань өөдөөс харан жаргалтай царай гарган бас л үзүүлж өгч байлаа. Бүжгэн дээр тэр эхнэрийн маань гараас барьж хэрэгтэй мөчөд бүслэхээс нь барьж байгаа харагдана. Би үе тэднийг ажиж эхэллээ. Уянгийн бүжиг эхлэхэд тэд хамтдаа бүжиглэж үе хөхрөлдөн бие биенийхээ чихэнд шивнэн ямар нэгэн зүйл ярина. Хөгжмнөөс чанга дугарчихгүй тулд бие биедээ улам наалдах аж. Ахин нэг ажихнээ эхнэрийн гар өнөө залуугийн хүзүүгээр ороож ингэхдээ нэг гарын хуруугаараа түүний дагцны үсийг оролдон харин өнөөх нь өөдөөс нь та танарахгүй ирэмсэглэж харагдана. Тэд хоорондоо дэндүү их наалдсан учраас эхнэрийн хөх бараг түүний цээжинд наалдчихсан юм шиг харагдана. Эхнэр маань зуны даашинзан дор хөхөвж зүдэггүй л дээ. Бүжгийн үеэр тэр түүний гарыг зөөлхөн илж дараа нь бүр ташааны доод хэсэгт бараг өгзгөн дээр нь тавьсан байлаа. Өөрийнхөө ч эхнэрийнхээ ч үдшийн цэнгэлэг эвдчихгүй тулд энэ бүхнийг анзааралгүй өнгөрөөж найзуудтайгаа архиавж эхэллээ. Танго бүжгийн үеэр тэд өөрсдийгөө мэргэжлийн юм шиг бодож олон далдартай хөдөлгөөнийг хийх гэж ядна. Тэр түүнийг ташаагаар нь эргүүлж өөрлөгөө хүчтэйг гэгчин татаад гараараа ташаа гуйнаас нь ахуулаад бүсэлхий цээж хүртэл илж нэг үзэж байна. Эхнэр толгоогоо хойш нь гэдэлгэхдээ царайд нь тун жаргалтай шинж илэрсэн байхыг би анзаарлаа. Энэ нөхцөл байдал миний санааг зовоож эхэлсэн ч найзууд маань надад удаах хунтхыг аягалж анхаарлыг сарниулав. Би санаа зовж байгаагаа гаднаа гаргахгүй байхаар шийдлээ. Бид хундгаа тулгаж уугаад ямар нэгэн хөвгөлтэй зүйлийн талаар ярьж байхдаа эхнэрийнхээ тухай нэг хэсэг мартаж орхив. Гэнэт ухаан ороход тэрээр бүжгийн талбай дээр байсангүй. Би ч санаа зовж найзуудтай эхнэр ядраад унтахаар явсан гэчгээд би ч гэсэн унтлаа хэмээгээд бослоо.
Ингээд өрөөндөө очиж түүнийг үнэхээр унтаж байгаа эсгийг шалгахаар шийдлээ. Өрөөний хаалганд дөхөж очиход бага зэрэг онгорхой байлаа. Их л бөглүү дуу сонсогдно. Эрэгтэй эмэгтэй хүний дуу. Зүрхмэн дэлсээд явчихв. Өрөөнд болж байгаа зүйл хонглоос харагдахгүй тул дэрэгдүр өнгөрөх хүмүүсийн өмнө эвгүй байдалд орчихгүй тулд би хаалгыг аяархан онгойлгоод хулгайч шиг гитэн оров. Хонглын гэрэл унтраатай тул намайг анзаарах боломжгүй байлаа. Хаалга хагаад би болж байгаа үйл явдлын өмнө ирлээ. Тэд дөнгөжл орж ирсэн бололтой. Өнөө залуу эхнэрийг маань өрөөний голд гар дээрээ тэврэх агаад эхнэр ч хүзүүнээс нь 2 гараараа зүгтжээ. Дараа нь тэд озолцсон үнсэлцэн. Дараа нь өнөх залуу эхнэрийг газарт тавиад үнсэлдсэн хэвээр 1 гараараа түүний ташаанаас чангахан бариад нөгөө гараараа даашинзан доогуур нь шургуулад хөгийг нь базалж байлаа. Хөгийг нь оролдож ханаад гар нь ташааны дагуу доошилж нэг өгцгийг нь чанга гэгч нь базлаа. Даашинз туйлыг нэмэгхэн тул биеийн хэсэг бүрийг тэмдрэх боломжтой байлаа. Бага зэрэг суух хайдаад тэр гараа эхнэрийн сайхан хөлн дээр тавьж улмаар дээшлүүлэхдээ даашинзыг улам бүр дээш нь сөхлөө. Түүний гар ахин өгзгөн дээр ирэхэд даашинз бүрэн сөгөгдсөн байх бөгөөд эхнэр дотоож өмсөөгүй байгаа нь надад харагдлаа. Тэд яг 1 ижил өндөртэй байсан тул түүний гантайж болсон эргэтэн эхнэрийн умдагны хэсэгт яг тулж байв. Тэр түүний нандин газар ямар байдалтай байгааг шалгаж мэдхээр болж гараа доошлуулв. Царай нь тунд одгор байгааг бодвол тэр хангалттай чийг даасан бололтой. Тэр гараа гаргаж ирээд эхнэрийн дүүрэн дээр чигдсэн хуруугаа долооход эхнэрч бас нэгдэв. Энэ бүхнийг харахад надад ой гутан байлаа. Учир нь эхнэр маань намайг түүн рүү орсны дараа хизээч миний эргэтнийг амандаа оруулдаггүй байлаа. Өөрийнхөө амтыг мэдрахийг хүсдэггүй гэж цааргалдаг байв. Тэр үеэр эхнэр гараараа залуугийн өмдний цаанаас товоох эргэтнийг тэмтэрч бүр иллэг хийх мэт хөдөлж эхлэв. Заадганч богино өмдөө тайлж хаяад эхнэрийг цааш нь харуулад тонгойлгов. Тэрээр орны толгоноос барьж авлаа. Тэр даашинзыг сөхөөд ташаанаас нь 2 гараараа барьж угаад айжуухан хөдөлж эхлэв. Удах тусам хөдөлгөөний хэмнэл түргэсч эхнэр ч өгзгөөрөө улам бүр идэвхтэй хөдөлж эхлэв. Түүнд их л тухтай байгаа бололтой. Тиймээс түүний эргэтнээс үсэрч гараад яг л энэ байдлаараа орон дээр гарав. Тэр ч нохой шиг эзэмцээр үе гараараа хөгийг нь базлана. Нүцгэн хөгийг барихын тулд даашинсны мөрийг нь ч буулгасангүй. Эхнэр ч увайгүй янхан шиг дуу алдаж нуруугаараа хотойж байлаа. Улмаар эхнэр түүний эргэтнийг цуглаад түүн рүү эргэн харж цээж рүү түлхэн дээш гарч хөвтүүлээд дээрээс нь мордов. Өөрөө санаачлагаараа даашинсныхаа мөрийг молтолж гой хөхөө ил гаргалаа. Цаадгийнх нь гар яаж зүгээр байх вэ? Тэр дор нь өмхөн авч базаж хөхний толгойг эргүүлнэ. Тэр яг л морь ундаж байгаа мэт ондолцож өнөөгч нэг хором алдалгүй доороос нь хүчтэй цохино. Ийм эрчтэй байхад секс удаан үргэлжлэхгүй шүү дээ. Эхнэрийн царайд дур тавьж байгаа нь илэрнэ. Тэр яг над руу харж суусан авч харанхуй тул намайг анзаарсангүй. Одоо түүний анхаарал тэр доор л төвлөрсөн байгаа. Ахин хитэнтэй хүчтэй суугаад толгоогоо хойш нь шиллээ. Хүндхэн амьсгаа нь хашгиралт болон хувирлаа. Доор байгаа залууч тэссэнгүй дуур тавьж орхилоо. Энэ болсон бүх үйл явдлын дараа би тэндээс чимээгүйхэн гарч хонглын нөгөө үзүүрт очиж суулаа.